Санхүүгийн инженерчил гэдэг нь ер нь бол айгүй шинэ мэрэгжил. Тэгэхээр энэ мэрэгжлийг ер нь сурч барьж авч чадах юм бол би санхүүгийн төрлийн ямар ч юмн дээр ажилласан би тэрийг бас ойлгох юм байна гэдэг анх одоо мөрөөдөлтөөр энэ мэрэгжлийг сонгож авч ирсэн. Миний хувьд бол одоо яг нэг 5 орныг одоо Аз номхон далайн 5 орныг жишээл хариуцж ажиллаж байна. За өдрийн мэнд төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн мэндхийн редактор даваад орж байна. За өнөөдөр бид нэгэн бас чухал зочныг одоо Монголд төр ирээд байхад нь уулзж амжлаа. За энэ хүн бол Жавхланд Дэлхийн банк группийн олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалт төр хувийн түншлэл хариуцсан хөрөнгө оруулалтын менежер гэдэг нэлийн аварт талбарт тушаалтай юм. Бас одоо гадаад ажиллаж байгаа манай Монгол одоо шилдэг мэрэгчлэн залуучуудын төлөөлөл болсон юм өнөөдөр подкаст тавиад байна. Тэгээд одоо бол Филиппиний Манила хотод ажиллаж амьдарч байгаа юм хүн байна. Тэгээд танилцуулгууд нэлийн аварт байна. Яг хамгийн товчхоноос нэлэхэд одоо Солонгосын хөрөнгийн бирж KPMG Korea, за Солонгосын DL ENC корпорац, за бас Hyundai Motor Group гэдэг ийм газар бол ажиллаж ирсэн юм зал байна. За тэгээд Дэлхийн банк групп гэхээр бид нар бол одоо 90-ад оноос бол ингээл Монголд орж ирсэн одоо ийм том институт шүү дээ. Ерөнхийдөө бол миний бас ойлгосноор бол одоо нэг Марксийн төлөвлөгөөний дараа би бас одоо ийм том санхүүгийн институт тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр эхлээд хоёулаа энэ Дэлхийн банк групп гэдэг маань ер нь ямар учиртай байгуулга юм те. Яагаад тэнд ажиллах болсон гэдгээс чим эхлээд энэ ямар учиртай байгуулга гэдэг дээр зүгээр нэг товчхон ойлголт өгөх гээд хоёулаа оролцол тийм ээ. За ямар ч юуны өмнө нөгөө подкаст урьж оролцсонд их баярлалаа. Тэгээд орж байгаадаа маш их таатай байна. Тэгээд ярилцлага маань сайхан болоосоо гэж хүсэж байна. За Дэлхийн банк байгууллага Дэлхийн банк гэдэг нь бол ерөнхийдөө бол Дэлхийн 2 дугаар дайны дараа бий болсон одоо санхүүгийн институт. Гол зорилго нь гэх юм бол Европын сэргээн одоо дайны дараах одоо нөгөө одоо нөлөөнөөс автсан тэрийг одоо буцааж эдийн засгийн сэргээх дэд бүтцийг нь бий болгох зорилготойгоор байгуулагдсан ерөнхийдөө байгууллага. Тэгээд Европын тэр асуудал нь шийдэгдээд ирсний дараа ерөнхийдөө тэр нь эхлээд бол одоо нэгсний сэргээн босголтын банк гэдэг дэд бүтцийн сэргээн босголтын банк гэдэг нэртэй байж байгаа. Тэгээд дараа нь тэрийг өөрчлөөд Дэлхийн банк болгоод нэгсний 187 орныг хамарсан одоо нэгсний Дэлхийн хамгийн одоо том хөгжлийн институт гэж ойлгоно. Дэлхийн банкны гол тодорхойлолт нь хэм бол ерөнхийдөө бол зөвхөн санхүүгийн одоо дэмжлэг үзүүлэх гэх бус тэрнээс гадна одоо knowledge банк буюу мэдлэгийн банк. Одоо нэгсний мэдлэгийг одоо тэр улс оронд шилжүүлдэг банк гэдэг утгаараа бас зөвхөн энгийн банкнуудаас л ялгаатай байна. Тэгээ ерөнхийдөө бол цогцоор ягаад хараад үзэх юм бол 5 том байгууллагаас бүрддэг Дэлхийн банк групп гэдэг нь. Тэгэхээр нэгдүгээрт нь бол төрөний хэлдэг сэргээн босголтын дэд бүтцийн сэргээн босголтын банк. Дараа нь бол IFC буюу International Finance Corporation, олон улсын санхүүгийн корпорац. Тэгээд MIGA буюу одоо улс орныг даатгадаг банк, даатгадаг институт. Тэгээд дээр нь бол AIDA буюу бүр нэгэн ядуу оронд тусалдаг, тусалцсан зодгодог. Тэгээ мөн одоо арбитрийн шүүхийг шийддэг тусдаа басдаг байгууллага. Энэ 5 байгууллагаас бүрддэг. Дэлхийн банк чинь бол одоо 90-ад оноос Монголд орж ирсэн. Тэгээд хөгжлийн тусламж энэ Монголд өгж ирсэн засгийн газар те. Тэгээ одоо 30 гаруй жил бараг болчлоо. Өнөөдөр ер нь яг Дэлхийн банк Монголын эдийн засгт яг ямар оролцоотой байдаг? Энэ дээр яах юм хоёлоос зураглал ойлголт өгөл тийм ээ. Тийм би яг нөгөө бас нөгөө яг ярилцлага маань тий одоо нөгөө Дэлхийн банкныхаа бас яг энэ талаар нарийн төслүүдийн талаар бол хөрөнгө оруулж байгаа юмнууд юм уу тий IFC-ийн оруулж байгаа юмны талаар бол одоо бас нөгөө нууцлын юу гэдэг учраас яг боломжгүй. Зөв ер нь бол Дэлхийн банк бол 2 төвшөнд ерөнхийдөө 3 төвшөнд ерөнхийдөө ажиллаж байгаа. Нэгдүгээрт нь болох юм бол засгийн газартай холбоотойгоор одоо жишээлбэл тий төрөний хэлдэг нөгөө одоо capacity building буюу ажилчдын одоо Монголд хийж байгаа зүйлүүдийн одоо ажилчдын хийж байгаа гүйцэтгэж байгаа төрийн байгууллагын хүмүүсүүдийн одоо ур чадварыг дээшлэх гэдэг чиглэл дээр. Нөгөөт нь болохоор одоо бодлогын чанартай зөвлөмжүүдийг гаргаж өгөх. Урт хугацааны болон дунд хугацааны. Тэрэн дээр бол жишээлбэл Монгол улс орн болгонтой нийт одоо 180 орнтой бүх улс орнд болгонтой 5 жилийн тийм одоо framework гэж өөрөөр хэлбэл тийм одоо тодорхой танаа улс оронтой ийм хэмжээнд ийм төвшөнд ажиллана ийм зарчмаар ийм одоо салбаруудад ирээдүйн одоо ажиллана гэдэг тийм одоо зарчмыг гаргадаг. За нөгөөх нь гэх юм бол мэдээж бол буцалтгүй тусламж байх юм уу? Эсвэл баг хүүтэй
одоо томоохон дэд бүтцүүдийг хэрэгжүүлэхэд одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэг урт хугацааны бага хүртээ. За хоёр дахь нь гэх юм бол одоо хувийн хвшлүүдтэй ажил нь тэр хувийн хвшлүүдтэй нь одоо олон улсын санхүүгийн корпорац буюу IFC-ийн ажил нь одоо хамгийн том жишээ гэх юм бол одоо Шангрилач гэдэг юм уу тийм гэх мэтлэн. Тэгэхээр ерөнхийдөө бол банкудад одоо жишээлбэл тодорхой хэмжээний одоо манад ногоон төслийн зээл орж ирлээ ч гэдэг юм уу тийм одоо зорилттой бүрэлдэхүүнүүдэд эсвэл дунд болон жижиг үйлдвэрүүдэд дэмжлэгтэй зээлийг маш бага хүртэгээр доллар өгөх юм бол тэрийг нь хөрвүүлээд Монгол төгрөгөөр банкуд тэрийг нь одоо зах зээлд нийлүүлэх боломжтой ч гэдэг юм уу. Тэгэхээр тэгснээрээ бол одоо нэг зорилттой одоо зээл өгснөөрөө яг тэр салбарыг хөгжих боломж байна. Тэгээд тэр зорилт зээл болгон цаана өөрийн гэсэн тодорхой хэмжээний одоо гаргасан Дэлхийн банкны IFC-гийн стандарт байна. Тэр стандартын дагуу хэрэгжээд ирэхээр тэр нь өөрөө мониторинг хэрэгжилтийн шалгаад ирэхээр аяндаа нөгөө яг энэ үнэхээр зорилт хүрж гэнэ үү? Зорилтсон нөгөө зорилготой хүрж гэнэ үү гэдгийг шалгах гэж байна. За гурав дахь нь болох юм бол одоо мига буюу нэгэсний одоо нөгөө нэг ус орны томоохон төслүүдийг нэгсний одоо гэрээг нь даатгах гэдэг гэсэн. Засгийн газартай хийсэн гэрээ байх юм уу эсвэл төрийн өмчт компаниудтай хийсэн гэрээ байлаа гэж бодоход тэр гэрээнүүдийн даатгалыг гаргаж байна. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагчид жишээлбэл Монголд хөрөнгө оруулж гэж бод. Тэгэх юм бол гадаадын хөрөнгө оруулагч өөрсдийн хөрөнгө оруулалтыг магадгүй одоо ч алддаг ч юм уу тийм яг л шинэ оронд орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр алдах байдлыг нь жишээлбэл даатгах гэж байна. Гэх мэтлэн чиглэлүүдээр. За Дэлхийн банктай холбоотой дээрээ нь явцад дахиж асууна. Та Солонгост одоо дээд боловсролтой эзэмшсэн тэгээд санхүүгийн инженер гэдэг юм одоо сонирхолтой чиглэлээр яасан. Тэгэхээр бид нар бол санхүүгийн одоо юу гэдгийг шинжээч менежер гэж дуулсан болох яг санхүүгийн инженер гэдгийг нь холбоог нэг сонсож байгаагүй тий. Тэгэхээр энэ яг ямар учиртай мэргэжлээ гэдэг дээр та ихлэ ярьж өгөөч. Санхүүгийн инженерчил гэдэг нь тий ер нь бол айгүй шин мэргэжил. Гэхдээ бол яг анх гараад үүсэн нь Дэлхийн 2 дугаар дайны дараа үүссэн. Яагаад үүссэн бэ гэх юм бол Америкийн Нью-Йоркийн зах зээл дээр бол хувьцааны зах зээл бол аль хэдийн үүссэн байсан. Нью-Йоркийн зах зээл. Тэр маань явж байгаад ер нь санхүүгийн зах зээл маань хувьцааны зах зээл биш энийг өөрчлөх хэрэгтэй байна. Энийг бол тооцоололтуудыг өөрчлөх хэрэгтэй байна. Энийг бол жишээлбэл нэг офцан ч юм уу тий өөрөөр хэлбэл энийг хөрвсөн тийм санхүүгийн бүтээгдэхүүнүүд болгох хэрэгтэй байна гэдэг ойлголт үүсчихсэн. Тэр нь өөрөө санхүүгийн инновац маань дахиж хөрөнгийг босгоод илүү өндөр өгөөжтэй одоо шинэ хэлбэрүүд болж ирсэн. Тэгэхээр тэр үүсгэхийн тулд яасан гэхээр одоо юунд байгаа. Дэлхийн дайны үед Америкийн одоо их сургуулиуд ч юм уу профессороор ажиллаж байсан ч юм уу эсвэл тэр сургууль доктороор сурж байсан одоо квантын физик юм уу физикүүдийн оюутнуудыг ер нь энэ хамгийн тохирох ажил юм байна гэдгийг дуучих гисэн. Ягаад гэх юм бол санхүүгээр зүгээр сурсан хүмүүсүүд болохоор эдийн засгийн юм уу нийгмийн мэрэгчлээ хүмүүсүүд байсан. Psychology ч юм уу тийм. Гэтэл яг нөгөө нэг эн чинь өөрөө тоон ухаан байхгүй. Ягаад гэвэл энэ нэмийг би хөрвөөд өөр хөрөнгө болгоод тэрний мөнгө урсгал маань хоорондоо тэнцдэг. Тэгэхээр тэрнийх нь ашиг нь ч байд юм уу? Эрсдлийн хэмжих боломжтой. Тэгэхээр энэ нь өөрөө санхүүгийн өөр бүтээгдэхүүн болоод ирж байгаа учраас тоо хэрэгтэй байна гэсэн. Тэгээд тоон дотор ялангуяа физикийн тоо. Физик гэдэг чинь өөрөө ахуйн хэрэглээ одоо юу гэдэг те хэрэглээнд маш их ашиглагддаг одоо жишээлбэл нөгөө томьёонууд ч байд юм. Тэр томьёолууд маань ер нь энэ санхүүгийн зах зээл таарах юм байна гэдэг. Тэгэхээр тэрийг болохоор квантууд гэж хэлж байгаа. Тэгэхээр квантуудыг авчираад ингээ хийгээд ирсэн чинь энэ салбарт физикчд орж ирээд тэгээ явж исэн чинь энэ нь сүүлдээ одоо 1990 оны дунд сүүл хэсгээс эхлээд энэ чинь ер нь болгоод өөрөө мэрэгжил болох хэрэгтэй байна. Зөвхөн одоо юу гэдэг нэг одоо квантууд гэдэг одоо физикч хүмүүсийн хийдэг нэг хэсэг биш. Энэ нь өөрөө ер нь маш том зах зээл болох юм. Тэгэхээр энэ зах зээлийг ерөөсөө бид нэр мэрэгжил болгоё санхүүгийн инженерчил гэдэг мэрэгжил гаргаж ирээд тэр маань бол зөвхөн физик, статистик, эдийн засгийн ухаан, санхүү дээр нь одоо бизнесийн гээд олон талын салбаруудыг нийлүүлсэн мэрэгжил болж хувраад тэгээд явсан байна. Энэ мэрэгжлийг ер нь сонгохдоо ер нь яг л би одоо энэгээр сурна гэж сонгох нь эсвэл одоо юу гэдэг юм бас нэг одоо ямар нэгэн тохиолдолд яг тэр нэг сургуульд орсон төгөөс ярил тий. Тийм би болохоор яг нөгөө багта шатар тоглодог байсан. Бас усын аварга энэ төр болж байсан, лигийн аварга, дэлхийн аваргатаас оролцож байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө тоонд жоохон сонирхолтой байсан. Тэгээд ер нь санхүүгаар явъя гэд тэгээд ер нь энэ чиглэлээр би явж үзье гэж бодсон байсан. Гэхдээ яг санхүүгийн инженерчил гэдэг чиглэлийг бол би сайн мэддэг байсан. Яг мастерт орохоос өмнө.
Тэгээд яг ороод ихэсэн чинь энэ чинь маш их гоё шинэ мэрэгжил юм байна. Яг тэгэхээр би яг 2000-ад оны үед яг Lehman Brothers-ийн яг Lehman Brothers гэдэг маш том санхүүгийн хямрал болсон шүү дээ 2007-2008 он. Яг тэр үед би тэр мэрэгжлийг сонгосон байхгүй. Тэгээд тэр үед маш тийм том сэдэв байсан. Ягаад гэх юм бол санхүүгийн тэр үеийн хямралч 2008 оны хямралч нь өөрөө Lehman Brothers-ийн санхүүгийн бүтээгдэхүүн одоо официан юм уу одоо санхүүгийн инженерчлүүдийн хийсэн бүтээгдэхүүнээс бол дам одоо байхгүй болсон. Тэгэхээр энэ мэрэгжлийг ерөн сурж барьж авч чадах юм бол би санхүүгийн төрлийн ямар ч юмн дээр ажилласан би тэрийг бас ойлгох юм байна гэдэг анх одоо мөрөөдөлтөөр энэ мэрэгжлийг сонгож авч ирсэн. За тэгээд сургуулаа төгсөөд ажлын гар хаанаас эхлэв? Тий, анх бодвол би нөгөө хөрөнгөний биржид, Солонгосын хөрөнгөний биржид. Зөв. Тий, судлаач одоо ажиллаж байсан. За тэнд бол мэдээж одоо юу гэдэг бондын зах зээлүүд дээр ихэнхдээ ажиллах. Гэхдээ хөрөнгөний биржийн бол функц нь бол баг зэрэгөөр арилжаа хийхээсээ илүү зах зээлийг бий болгох. Одоо жишээл Монголын хөрөнгөний биржийг харах юм бол хөрөнгөний бирж өөрсдөө арилжаа хийхгүй. Хөрөнгөний бирж юу гэх юм бол зах зээлийг бий болгож байгаа. Үнэхээр одоо энэ зах зээл маань өөрсдөө томрох Монголын хөрөнгөний бирж томрох юм бол ашигтай байхгүй. Тэгэхээр тэр үед бол яг би нэг Солонгосын хөрөнгөний биржид тэр одоо бондын зах зээл дээр одоо энийг аль болох томруулах юмн дээр судалгаа хийдэг. Тэр нь ямар судалгаа хийх юм бол санхүүгийн одоо тийм үнэлгээний зарчмыг ашиглаад тэрийг одоо ашиглаж одоо яг одоо ийм тооцоололоор энийг ингэж тогтоох хэрэгтэй юм байна. Дээр нь индексүүдийг ингэж үүсгэх хэрэгтэй юм байна гэдэг. Индекс гэдэг чинь өөр айгүй чухал. Яагаад гэх юм бол ямар индексээс байгаагаас хамаарат тэр нь хөрөнгө оруулах шинэ бүтээгдэхүүн санал болгоод тэрний хөрөнгө оруулах боломжийг бий болгож өгөөд тэрний зах зээлийг томруулж өгөх. Тэгэхээр тийм чиглэлээр анх бүр ажиллаж эхэлж байсан. Тэгээд тэрний дараа бол мэдээж хувьцааны компани яг цэвэр зөвхөн арилжаа хийдэг. Солонгосын Хонконгийн бирж дээр арилжаа хийдэг компанид ажиллаж агаад тэгээд сүүлдээ KPMG гэдэг компанид тусны хэсэг ажиллаад зөвлөх компани л энэ. KPMG гэдэг бол нөгөө дөрвөн том аудитын компани шүү дээ. PwC, KPMG, Deloitte гэдээ байгаа. Тэгэхээр яг энэ дөрвөн том аудитын компани нэг яг Солонгосын салбарт байжгаад M&A буюу нөгөө merger and acquisition буюу компаниг худалдаж авах зарах гэдэг хэсэгт байжгаад тэгээд тэндээсээ ер нь Солонгосын том корпорацид орж үзээгээд тэр нь одоо DLNC буюу ялангуяа дид бүтцийн хөрөнгө оруулалт газрын тосны чиглэлээр одоо толгойд Солонгосын баг 1 номер тэр үед байсан. Одоо ч одоо эхний 3-т орж байгаа том компани байна. Тэгэхээр тэр компанид яг ороод Сауди Араб тэгээд Оросд орнууд, Америк энтрийн орнуудын дид бүтцийн төслүүд газрын тос одоо газын хий, байгалийн хий гэх мэтлэн маш олон төслүүд дээр ерөнхийдөө бүр анханаас нь эхлээд дахиад өөрийнхөө нөгөө санхүүгийнхаа ямиг ашиглаад явж эхэлсэн. Менежер хөрөнгө оруулалтын ахлах менежер хийсэн гэж шүү дээ төслийн шүү дээ. Тий. Одоо нэгээс нэг хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол жишээлбэл одоо бид нар ярьдаг хгүй. Дэлхийн хөрөнгөний зах зээлийн Wall Street-ийн хаана өгөх юм бол Нью-Йорк байхгүй. Дэлхийн дид бүтэц болон газрын тос одоо өөрөөр бидний мэддэг одоо энэ дид одоо бүх хүний амьдралд хэрэгтэй үндсэн одоо дид бүтцүүдийн төв нь Wall Street-ийн хаана юу гэх юм бол Арабын зах зээл байхгүй. Тэнд бүх хамгийн өндөр хэмжээний одоо нөгөө гэрээнүүд, хамгийн хөгжсөн гэрээнүүд төслүүд, хамгийн хөгжсөн санхүүгийн бүтээгдэхүүнүүд, хамгийн хөгжсөн энэ санхүүгийн бүтээгдэхүүний одоо даатгалын системүүд. Дээр нь тэнд хамгийн нөгөө бүх мундаг одоо яг тэр төслийг хийдэг бүх зөвлөгчд эдгээр чинь бүгд цугласан байдаг. Тэгэхээр тэрэн дээр өөрөө орж байгаа нь надад амар сонирхолтой. Тэр хувь заяач гэсэн одоо яг бидний нөгөө одоо нэгдлийн аз болоод яг очи ийм юу хийд юм байна. Чи угаасаа санхүүгийн чиглэлээр бол яг ийм хийсэн юм байна. Тэгэхээр Солонгос яг тэр үедээ тэрэндээ яг 2010 оны ихэнх үед яг тэлж эхэлчихсэн байхгүй. Яг тэрэндээ. Тэгээ яг өмнө нь болохоор хаана байсан гэхээр дандаа Вьетнам ч юм уу хөгжиж байгаа орнууд руу хийгддэг гэсэн. Тэгээ ер нь энэ чиглэл рүү бид нэр хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна гэдэг тэр корпорацуудын чиглэл явж ирээд тэр чиглэл дээр яг ийм чиглэлийн хүн хэрэгтэй юм байна гэдээ би яг нэг шалгалт юуг нөгөөд яг ороод тэгээд яг тэн дээр яг орохт яг очийн Арабын зах зээлийг аваад Арабын зах зээл дээр ажил гээд тэгээ би анх орох чинь бол мэдээж доороос орж байгаа шүү дээ. Тэгэл яг тэр үе чинь доороос орохоор чи ихэнх хэдтэй гэдэг юм санхүүгийн моделийг бичдэг ч байд юм хамгийн одоо нэгэснээр санхүүгийн хар ажлуудыг хийдэг байхгүй.
Яг тэр ажлуудыг хийгээл гэрээгийн уншаад гэрээ нь яг юм байна. Гэрээний үгийг нь болоод хуулийн байгууллагуудтай хуулийн зөвлөлтөйгээ яриад тий дотоод ишлийн багуудтайгаа яриад тий тэгэл тэд нар мэдээж одоо ишлийн баг учраас ой чи энийг хийж болохгүй энэ аюултай гэж ишлийн чи өөрөө дандаа үгүй гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр үгүй энэ чи ингээ гэрээг нь жоох өөрчлөлт ингэх юм байна ч гэдэг юм. Бүх одоо шинжээчийн төвшөнд ажиллаж байна. Энэ бол одоо хар ажлуудын санхүүгийн хар ажлуудыг одоо хийдэг ажлаас эхлээд тэгээ яваад нөгөө senior manager болоод ирэхээр чинь ерөнхийдөө чинь өөрийнхөө нөгөө багийг удирддаг өөрийнхөө одоо нэг төсөл хийлэхэд 20 хүний багийг бүрдүүлээд инженерийн тий хуулийн санхүүгийн гэх мэт одоо багуудыг бүрдүүлээд тэгээд яг тэр төслийг нэг цогцоор нь авч явдаг. Тэгээд өөрийнхөө олон төслүүдтэй болоод ирэхээр тэрийг портфолио багцын хэмжээнд. Тэгэхээр бол тий. Тэгэхээр энэ бол нэг яг тэнд ороод яг тиймэрхүү ажлууд руу ингээд яваад байна. Ер нь төслийн амьдралтай юм. Тий, төслийн. За Дэлхийн банкнд 2003 оноос Дэлхийн банк группэнд орж ирсэн байна. Ер нь яг Дэлхийн банкнд орно гэдэг маань өөрөө ер нь яг ямар процесс эдгийн те тэнд ямар хүмүүс ажилдгийг монголчууд маань ирэхэд бас тэнд одоо бас юугаараа ер нь ялгаатай байдаг те юугаараа давуу талтай өрсөлдөх чадвартай бас юугаараа бас сул талтай ч гэдэг юм энэ талаар жоохон дэлгэрүүлж яриад. Тэг яг Дэлхийн банкнд орох процесс маань бол би орохоосоо өмнө яг миний нэг бас ингээд нэг хамт сурч байсан залуу маань ингээд орцсон Солонгос залуу. Тэгээд би бас асууж ирсэн л та. Тэгээд энэ нэр нь ороход яад гэсэн чинь амар painful process гэж хэлжсэн байхгүй. Тэр нь бол бүр ингээд амар зовлонтой ийм процесс байдаг шүү. Тэгээд ер нь чи бол дундаасаа бол баг өөрөө хаяад гарах магадлал амар өндөр гэж хэлсэн байхгүй. Процесс нь явж явах явцдаа бүр чи өөрөө шантраад баг гарах магадaltaй гэдэг чинь би өөрөө яг тэрийг нэг аплайдад үзсэн чинь үнэхээр яг тийм процесс байсан. Ягаад гэвэл баг жил гаруй хугацаа ордог. Тэгээ ер нь бол жил гаруй хугацаанд явна гэдэг чинь одоо шил ажил горилж байгаа хүний хувьд бол яг миний хувьд бол ажиллаж байсан болохоор асуудалгүй байсан. Гэхдээ ажиллахгүй байгаа ч юм ажлаасаа гараад өөр орох гэж байгаа хүний хувьд бол жил гаруй хугацаанд зөвхөн нэг газрыг хүлээгээд байна гэдэг чинь өөрөө үнэхээр амар зовлонтой процесс болж тарж байгаа байхгүй. Тэгээд тэр процессынхаа дотор хамгийн гол нь юу бол урт хугацаанд юу болдог гэх юм бол маш их ярилцлагыг авна. Ойролцоогоор миний хувьд жишээлбэл нэг 6 ярилцлага авна. Гэхдээ энэ нь бол бас нөгөө позициээс хамаарат өөр. Жишээлбэл аналист буюу одоо яг одоо шинжээчийн процесс бол хайцсангүй бас өөр. Одоо юу гэдэг санхүүгийн модель бичиж үзүүлээд тэгэл болчдөг ч юм уу ярилцлага ганц хоёр. Гэтэл нөгөө нэг одоо шийдвэр гаргах, тодорхой хэмжээний шийдвэр гаргах, хөрөнгө оруулалтын багцыг удирдах, компаниуд хөрөнгө оруулалт хийх, энэ төр хувийн төслүүдийг бүтцийн зохион байгуулах, өөрөөр хэлбэл чи ямар юмыг чи чамд өгсөн, тэрийг хийх чадвартай хүн байх ёстой гэдэг позиц дээр би нэг аплайцсан байхгүй. Тэр нь болохоор investment officer буюу хөрөнгө оруулалтын менежер гэдэг. Тэгэхээр энэ позиц маань болохоор өөрөө айгүй чухал позиц учраас тэр позиц дээр авахын тулд маш их олон хүмүүсүүдийн нөгөө дааврыг давах хэрэгтэй болдог. Яагаад гэх юм бол чи өөрөө тэр хүмүүстэй багаа бүрдүүлээд ажиллана. Нэг бол тэр төрнийсийн баг болоод чи ажиллах юм. Тийм учраас нөгөө тэр хүмүүс чинь хамгийн гол нь чиний талаар бүгд нэгдүгээрт ойлголттой байх хэрэгтэй. Хоёрдугаарт чиний ур чадварыг мэддэг байх хэрэгтэй. Гуравдугаарт би энэ хүнтэй зан чанарын хувьд энэ хүн ер нь бидний одоо байгууллагын соёлд таарах хүн байна уу гэдэг. За мэдээж 3-4-дугаарт нь бол чи үнэхээр хийж чадах юм аа, хүрэх чадах нь, deliver хийж чадах нь гэдэг, performance гаргаж чадах нь гэдэг энэ олон юмыг мэдхийн тулд маш олон хүнтэй ярилцлага хийдэг. Тэгээд тэр нь нөгөө талаас хүний нөөцийн талаас нь аваад үзэх юм бол энэ чинь өөр айгүй зөв процесс байгаа байхгүй. Яагаад гэх юм бол энэ зүгээр нэг хэдэн хүн 3-4 дараг сууж байгаа шийдсэн биш. Яагаад гэвэл дарга нар бол тэгтээ дэргүү бүтээмжийг л хүсэж байгаа болохоос тэр хүнтэй ажиллахгүй байхгүй. Гэтэл яг нөгөө ажиллах хүмүүсүүдээс нь аваад гэтэл тэр дотор нэг юм уу хоёр хүн л нэг хүн нь л одоо жишээлбэл энэ хүн надад таалагдахгүй гэдэг муу үг байх юм бол тэр хүн авахгүй байхгүй. Яагаад гэвэл тэр хүн энэ хүн маш цөөхөн Дэлхийн банкнд орж байгаа хүмүүсийн нэг учраас энэ хүн маш их бүтээмжтэй хүн болгонтой ажиллаж чаддаг хүн байх хэрэгтэй. Профессионал хүн байх хэрэгтэй. Түүнээс биш одоо юу гэдэг энэ хүний зан аран шин болохоор ийм учраас одоо энийг жаахан ойлгож хүлээж аваач гэдэг юм уу. Тийм юм байж болохгүй байхгүй. Энэ чинь өндөр түвшний профессионал юм ярьж байгаа байхгүй бид нар. Тийм учраас хүн бол нэг л хүн тэр дотроос no гэж хэлэх юм бол үгүй гэж хэлэх юм бол тэр хүнийг авах хэрэггүй.
Тэгэхээр яах вэ гэх юм бол тэр хүн болгонтой ярьж байгаа дундаж одоо хоорондын консенсус буюу одоо нэг саналынх нь юунууд нь ерөнхийдөө ингээд одоо энэ хүнийг авъя гэдэг эцсийн үр дүнд төрсөн байх шүү. Тэгэхээр тэр процесс мөр айгүй удаан явдаг. За мэдээж дээр нь бол зүгээр одоо юу гэдэг анхан шатны одоо шалгалт онлайнаар шалгалт өгнө. Нэгтлэн бодохын ч үгүй юм уу санхүүгийн шалгалт өгнө. За дараа нь болохоор санхүүгийн моделийг бас бичиж үзүүлнэ. Тэгээд бас одоо юу гэдэг тэрийг одоо pitch хийн. Ягаад гэвэл бид нэг компаниуд хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр компанид хөрөнгө оруулалт хийх чинь одоо нэгснэ дарга нартаа би танилцуулж тэрийг зөвшөөрөл авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг жишээлбэл pitch хийх гэж байт юм. Тэгэхээр энэ нь өөрөө айгүй painful process болоод тэгээ хамгийн сүүлд нь үнэхээр яг тэнцэх үед нь юу үрдэг гэх юм бол Дэлхийн банкны ерөнхийлөгчийн гар үсгтэй захиар. Тэгээд тэр захиан дээр юу гэж ирэх юм бол за одоо манай ингээ ажилд орлоо гэдэг нэг ойролцоогоор 2 нүүр А4-ийн айгүй бүртэн 2 нүүр юм байна цаа. Баг гэрээ шиг юм байна. Тэгээд ингээд үнэхээр яалаа. Гэхдээ нэг үг байна. Тэрний ямар үг байх вэ гэх юм бол чи маш их процессыг даваад тэ ингээ орж ирээд бид нар чамаас маш их хүлээлттэй байгаа. Ур чадвартай гэж ойлгож байгаа. Чи хичнээн excellent. Үнэхээр бүр онцгой байсан чамаагүй хизээ нэгэн өдөр бид нэр асуудал гарах юм бол одоо ажилчдыгээ бид нэр одоо нэгснэ явуулах эрхтэй шүү. Одоо халах эрхтэй шүү. Тэр нь чиний перформансаас хамаарахгүй. Бид нар бол зөвхөн энэ дэлхийн төлөө ажиллаж байгаа байгууллага шүү гэдгийг тэн дээр яг нэг аюу нэг чухал үг орцсон байна. За одоо тэгэхээр олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалт төрийн хувьчлийн түншлэл хариуцсан хөрөнгө оруулалтын менежер гэж байгаа тийм. Тэгэхээр энэ ажил маань нэгээс одоо ямар хөө утга учиртай ажил. Тэгээд би өөрөө ч нөгөө Facebook зарим нэг сүүлийн постуудыг харсан. Тэгээд одоо өгжиж байгаа орнуудын нэлээд олон тийм дэд бүтцийн төслүүд харагдсан. Тэгээд өөрийн чиглэл ажлын нэр өтөө нэгж ярьдагтэй. Ер нь энэ албан тушаалыг ямар өдөр тутамдаа ямар ажил нь яаж өрнөдөг гэдэг дээр сонирхол бол тэгээд бас одоо юу гэдгийг сүүлийн үед ажиллаж байгаа хэрвээ боломжтой бол бас тийм ажиллаж байгаа төслүүд ямар төслүүд байгаа гэдэг дээр. Ер нь бол хийж байгаа чиглэл маань бол 2 чиглэлтэй байгаа. Тэгээд хамарч байгаа хүрээн маань бол ерөнхийдөө Аз номхон 70 орнууд 29 орн байгаа. Тэрэн дотроос бол бүгд тэр 29-ыг нь бол нэг хүн хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор яадаг вэ? Манай баг маань одоо жишээлбэл нэг хүн 5 орн чавд юм уу? Миний хувьд бол одоо яг нэг 5 орныг одоо Аз номхон 70 5 орныг жишээл хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр тэр орнуудаа юу гэх юм бол 2 чиглэлийг нь төр хувийн хөгжлийн төслүүд. Тэр нь бол одоо бидний мэддэг бол дэд бүтц. Тэр нь дэд бүтцээс нь гэхээр одоо зам тээврээс гадна сэт сэрлэг нийгмийн дэд бүтц те гэд явчихна. Дээр нь 2 дугаар чиглэл нь их юм бол юуны одоо хувь компаниудад хөрөнгө оруулалт. Дээр нь болохоор одоо төрийн өмчт компаниуд хувьчлэлүүд байд юм уу те. Өөрөөр хэлбэл энийг зах зээлийн эргэлтийн үүсгэх. Энийг болохоор recycling гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний санхүүгийн дарамттай болсон компаниудыг илүү зах зээлд гаргаж ирээд одоо нэгсэн цусын сэлгдэг шиг санхүүгийн одоо тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт оруулаад тэрийгэ дахиж амжруулад тодорхой хэмжээний хугацааны дараа хөрөнгө оруулагчдыг оруулдаг. Тэгэхээр ийм 3 чиглэлд ерөнхийдөө бол одоогоор бол яг ажиллаж байгаа. Зүгээр төслүүдийн хувьд гэх юм бол одоо маш янз янзын төсөл байгаа. Одоо мэдээж яг Монголд байгаа төслийг чих юм бол одоо би нөгөө тодорхой хэмжээний юутай учраас бас энэ нөгөө нууцлын гэрээнүүд маш их байдаг учраас ярих боломжгүй. Зүгээр өөр орнуудын хувьд гэхэд бол жишээлбэл дэд бүтцээр гэхэд бол метроны төслийг жишээлбэл Филиппинд байгаа метроны төслийг одоо ажиллаж байгаа метроны төслийг дахин хэрэглэлтэнд оруулаад одоо хувийн компаниудыг хөрөнгө оруулаад тэндээсээ тодорхой хэмжээний авсан ашгийг засгийн газарт өгөөд засгийн газар нь тэрийг өөрөөр хэлбэл ашиг олж чаддаггүй салбаруудад хөрөнгө оруулах ийм цогц эдийн засгийн одоо тийм нэг одоо circular одоо эдийн засаг гэдэг шиг ингэж одоо нэгсний одоо тодорхой хэмжээний ашиг олж байгаа юмыг ашиг болохгүй юмд шилжүүлэх тийм процесс юм. Нэг том одоо секторын явж байгаа. За нөгөөх нь их юм бол одоо тийм авиа компани юм уу? Эсвэл одоо тийм одоо юу хийдэг? Хувийн хвшилт хөрөнгө оруулах. Гэхдээ тэр хөрөнгө оруулалтаа яах вэ юм бол бид нэр зөвлөгөөг нөгөөд
тэрийг зах зээлд гаргаад зах зээлийн хөрөнгө оруулагчтай нь оруулахдаа хамтарч ороод хэсэг хугацааны дараа тэрийг IPO юм уу exit хийх төсөл. Зүгээр энэ дээр жишээ хэлэх юм бол өмнө би одоо жишээ Дэлхийн банк IFC-д ороогүй байхаас өмнө хийжсэн төсөл гэх юм бол одоо нэг private equity гэдэг байгаа байхгүй. Тэгээ private equity нь юу гэсэн үг юм бол нэгсний чи компани хувьцаа юм уу тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд ихэнх хэмжээг нь худалж авсан давуу эрхээ ашиглаад тэр компани нөхцөл байдлыг нь зардлын бүтцийг нь орлогын их усрыг нь санхүүгийн зохион байгуулалтыг нь өөрчлөөд тэрийг тодорхой хэмжээнд үйл ажиллагааг нь явуулаад буцаагаад зах зээлд өөрийнхөө хөрөнгө оруулсан хөрөнгөө 2-3 дахин өндрөөр зарах. Тийм одоо нэгсний бизнес байхгүй. Санхүүгийн одоо private equity гэдэг одоо зарчим. Тэгэхээр өмнө нь болохоор миний нөгөө бас хийдэг байсан мэт болохоор тэр байхгүй. Тэгэхээр тэрнтэй ижилхэн бас ажлууд жишээл. Тэгэхээр тэр нь одоо жишээл Бангладешийн одоо Бангладеш бид нэг том компаниг худалдаж аваад тэр компаниг хэсэг 3 жилийн дараа буцаад зараад тэрийг одоо 1.5 дахин оруулсан хөрөнгө гаргаж авчихсан байх жишээтэй. Хөрөнгө оруулах замаар бизнесийг хөгжүүлдэг бизнес гэх юм уу? Тийм. Төр хувийн түншлэгээд одоо манай монголчууд олон жишээ ярьлаа, хууль мөлөөч баталсан тий. Тэгээ ингээд эргээд харахаар ингээд одоо ингээд ерөөхдөө нэг л болохгүй байгаа нэг одоо төвийн хувьш маань нэг яваагүй. Гэтэл хажууд нь нөгөө нэг төрийн өмчт компани гэдэг бүр ингээд ийм маш их мөнгөний урсгалыг хяналтанд авцсан юм одоо ийм сонин бүтц гараад ирсэн тий. Энэ хувьш маань одоо яг юу хийх ёстой, яаж ажиллах ёстой гэдгийг нэг тийм ойлгомжгүй. Тэгэхээр зүгээр өөрийнхөө ажил дээрээс харахад ер нь бид нар яг энэ механизм дээр ер нь яг юуг буруу хийгээд байна бид нэртэй. Та бол мэдээж яг мэрэгчлэлтний хувьд бол өндлөнгөөс анзаарч л авах байнгын мэдээлэл хартаглах тий. Энэ дээр яг бид нар юунд алдаад нь одоо хамгийн түрүүнд бид нар юуг өөрчлөх ёстой вэ? Тэг энэ нь бол манай хувьд өөрчлөлт бол гарсан. Би бол одоо Монголын талаарх бол мэрэгчлэлтэн бол биш шүү дээ. Яг одоо Монголыг яг ийм байна гэхэд одоо яг ийм алдаа байна гэхэд бол хэцүү. Ямар ч гэсэн өмнө нь бол байхгүй том өөрчлөлт нь юу гэх юм бол төр хувийн хвшлийн хувийн түншлэлийн хууль батлагдсан. Тий. 2022 оны 12 сард. Тэгэхээр энэ хууль бол тэр дэмжлэгүүдээр орнуудын юун дээр тулгуурлаад хийсэн. Ерөнхийдөө. Гэхдээ бол яг нөгөө хэрэгжилтийг бол бид нар мэдэхгүй. Ягаад гэвэл энэ хууль чинь өөрөө маш олон төслийн хуультай ч байд юм уу. Нөгөө зохицох хэрэгтэй байхгүй, уйлдах хэрэгтэй. Тэгэхгүй бол жишээлбэл энэ хууль маань байгаад хоорондоо уйлдаа холбоог бол болохгүй тийм. Тэгэхээр энийг мэдэх арга нь гэх юм бол яг үнэхээр төслийг хэрэгжиж явах явцад нь мэдэх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг нэг хийх ёстой юм гэх юм бол үнэхээр хамгийн pilot төсөл. Pilot төсөл. Одоо жишээлбэл нэг pilot төслийг гаргаж ирээд тэрийг хэрэгжүүлээд тэр явцдаа энийг тестэлж үзнэ гэсэн. Validate гэсэн. Үнэхээр энэ нь өөрөө яг болж гин үү? Юун дээр болохгүй байна. Тэр үедээ тэрийг нэгсний тестлээд, сайжруулад яваад тэрийг яг амжилттай болгох гэсэн. Зүгээр яг маш олон арга байгаа. Энийг одоо хуулиа тестэлж үзэх. Гэхдээ тэр дундаас одоо энэ pilot хийх нь явцын дунд pilot хийх нь цаг хугацааны болон зардлын хувьд илүү хамгийн боломжтой байхгүй. Хоёрдугаарт нь гэх юм бол ямар төсөл сонгох вэ? Тэгвэл pilot төсөл. Тэгэх юм бол pilot төслөө сонгохын тулд одоо юу гэдэг үнэхээр хамгийн хэрэгцээтэй байгаа төслөө сонгох хэрэгтэй. Жишээ нь эрчим хүчний төсөл байдаг ч юм уу тий. Альсгүй хамгийн хэрэгцээтэй гэхдээ бас боломжийн төслийг сонгох хэрэгтэй. Тэгээд дээр нь хэмжээ нь ямар байх. Тэгээд энийг хэрэгжүүлэхэд улс төрийн болон одоо төсвийн хувьд эн чинь боломжтой байх юм. Хамгийн боломж. Тэгэхгүй одоо шил бид нэр хамгийн хэцүү төслийг тэгсэн мөртлөө хамгийн хэрэгцээтэй төслийг сонгоод авчих гэж байна. За ингээд нэрс газрын төсний төслийг. Тий. Refinery-ийн төслийг. Яг сонгодог жишээ шүү дээ тий. Сонгоод авчих юм бол яг хийгээд явангууд чинь эн чинь өөр амар комплекс юм байхгүй. Эн чинь нөгөө одоо манай ойр хавийн орнууд за Орос улс нэг хийж байгаа за Хятад бол тий. Гэсэн ч гэсэн эдгээр чинь ингээд хаалттай зах зээл тий. Тэгтэл одоо шил Арабын зах зээлд бол refinery төсөл бол одоо нөгөө
breakfast те одоо bread and butter те одоо яг талах одоо мас шиг юм баггүй. Өдөр болгон хийдэг. Хитэн 50 70 жилээр хийгээд ирсэн. Гэтэл нөгөө манай энд чинь болохоор энэ region дотор ч өөр юм чинь амар хязгаарлагдсан бол энэний талаарх мэдээлэл баг амжилттай явсан successful case-үүд нь хязгаарлагдсан бол тийм учраас энийг хийгээд эхлэх юм бол зардал өндөр. Тэгээд дээр нь яг хийх хүний нөөц байна уу? Тэ маш их олон асуудал байхгүй. Хүүлдвэрмийн хувьд. За тэгээ нөгөө гаднаас орж ирэх газрын тос маань яг хаанаас орж ирэх юм те. Гэх мэтлэн чинь ингээд өөрөө нөгөө эрсдлийн ингээд аваад үзэх маш комплекс юм байхгүй. Газрын тос гэдэг чинь. Тэгэнгუთ тим юмыг барьж аваад хийчих юм бол эн чинь өөрөө фейлдэх магадлал байна. Гэтэл одоо энийг арай жоохон өөр болгоод одоо юу гэдэг цэцэрлэгч үү. Эсвэл одоо юу гэдэг эрчим хүчин дотор бүр том биш. Одоо манайх одоо жишээлбэл манайх одоо 5 гигаваттын нөөцтэй ч гэдэг юм ингээд том одоо зорилгууд байгаа шүү дээ. Цэр зорилгуудаасаа илүү одоо яг хөрөнгө оруулагчд орж ирээд нэг 12 сараас 18 сарын дотор бариад яг нийлүүлчих. Тэгээд тэр нь баталгаа гаргалаа гэхэд баталгаануудын нөхцөл нь бүрдчих. Барилаа гэхэд Монголын компаниуд маань өөрсдөө тодорхой хэмжээнд оролцоод барьчих боломжтой. Гэх мэтлэн ингээд маш олон талын нөхцлүүдийг харж агаад одоо матриксыг харж агаад энэ дотроос хамгийн пайлот нь юу байж болох гэдэг тэрийгэ барьж аваа хийчих юм бол эн чинь өөрөө нэгдүгээр төсөл маань амжилттай. Хоёрдугаар хуулигээ шалгаж үзээд гуравдугаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг мэдэж аваад дөрөвдүгээр Монгол юм хийж чаддаг юм байна гэдгийг харуулчих жоох. Тэнгууд итгэл үсээд ирэхээр яах вэ юм бол дараагийн юмнууд чинь явхад амархан болчихно. Бас нэг зүйл нөх юм бол төрийн одоо байгууллагууд байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн одоо байгууллага энийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд байгаа, яамдууд байгаа, агентлууд байгаа тийм. Энэ байгууллагууд чинь жишээлбэл яг тэрийг хийж үтсэн хүмүүсэд маш ховор байхгүй. Ерөнхийдөө бүгдний одоо тэрний дараа мэдээлэлтэй байгаа ч гэсэн. Гэтэл яг энийг хийж нөгөө нэг өөрсдийн capacity буюу ур чадварыг нь дээшлүүлэх боломжийг олгоод өгч байгаа. Тэгэнгუთ эдгээр чинь өөрсдөө яг энэ салбарын аюулгүй үнэт зүйл болчихж байгаа. Тэрний хамгийн нэг тод жишээ гэх юм бол манай одоо оюут толгой багч шүү дээ. Одоо уул уурхайн салбарт бол одоо манай хамгийн мундаг одоо тэнцээ ингээд хүмүүст ажиллаад гадаадад гарч ажилдаг. Тэр дотор өөрөө л чинь нэг дэлхийн томхон уурхуудын нэг учраас одоо би чилд байна уу те Бразилд нь байна уу чи ялгаагүй уурхай байхгүй. Тэгэхээр тэр юмыг л одоо ингэ салбарт үсгэж чинь гэсэн. Тэр салбарт. Тэгэхээр энэ нь өөрөө үнэт зүйл болоод явна гэсэн. Ер нь ийм одоо хандлага байдаг штэ. Одоо зарим мэрэгчлүүд ч гэсэн ярьдаг. Монголчууд одоохондоо бие дааж одоо ялангуяа мега төслийг төвшин дугаасаа очиагүй. Цаг дэмий үрхий нэмрээ. Яг тэрний оронд яг тэр дунд төвшин яг өөрийнхөө одоо тэр нөгөө чадвахад одоо институцийн чадамж таарсан тийм төслүүдийг барьж яваад тэндээсээ ингээд томроод явж болно гэсэн юм. Ерөөхдөө энэ л үнцэг яваад байна тий. Өөрийн чинь хувьд одоо явсан хувь хүн даралуу нахаад эргээд асуух гэдэг юм л да. Одоо дөрөв биений асуултан дээрээс дутуу хариулт авчихлаа. Монголчуудын ер нь бас юу гэдгийг одоо яг төслийн удирдлагын орчинд ороод ирэхээр ялангуяа олон улсын байгууллагад ажиллаад ирэхээр бас ялгарх тийм онцлог талууд нь юу вэ? Энд дээр танд яг анзаарсан зүйл байна уу те? Эсвэл одоо зүгээр үгдгийн дэлхийн хүн гэдгээр л юм явах гээд байна уу? Тэ аюу гоё асуулт наа чинь. Яах вэ юм бол ер нь бол ингээд хараад үзсэн би ингээд Солонгост компанид ажиллаж байсан. За дараа нь ингээд олон улсын одоо нэг хөгжлийн институцэд ингээд ажиллаж байна. Тэгэнгუთ Солонгос соёл гэдэг бол ихэнхдээ Солонгос хүмүүсийн компани соёл гэдэг бол Солонгосын хүмүүсээс бүрдсэн соёл байхгүй. Тийм соёл дотор болохоор юу болж гэнэ гэх юм бол шин соёлыг оруулж ирж байгаа хүн тодорхой хэмжээний үн цэнийг үсгэж байгаа. Ягаад гэх юм бол тэр чинь өөрөө нэг хүмүүсээс бүрдсэн за Солонгос хүмүүсэд өөр хувь хүнээрээ өөрч гэсэн цогцоор наваад эцэг юм бол нэг соёл байгаа байхгүй. Хийдэг зарчим байгаа байхгүй. Одоо энгийнээр хэлэх юм бол цэрэгжилтийн зарчмаар. Одоо дарган дээрээс ирэхэд доотлын хүн нь яг биелүүлдэг. Өөрөөр хэлбэл дайнд орох юм бол жишээлбэл за өнөөдөр чи бол ийшээ очиод юуны Японоос зэрэгтэй чи мөргөлдөө чи өөрийгөө амиа золиох хэрэгтэй гэх юм бол даргын үгийг дараад золиосох хэрэгтэй. За өглөө чи яг ажиллаа 6 цагт би маргааш өглөө тэдний хэлэгч гэм үү гүйцэтгэх захиралд би танилцуулна. Энэ хөрөнгө оруулалт эмийг танилцуулна.
өнөөдөр би чамд 9 цагт өгж гин өглөө 6 цагт наатахаа бэлэн болго гэхэд бэлэн болгодог. Тэр хүн нойргүй хонноо тэрний талаар мэддэггүй байх нь чухал биш. Энэ бол өөрөө солонгосын соёл. Гэтэл энэ соёл маань бол нэг давуу талтай. Гэтэл энэ дээр бол юу хэрэгтэй болж байгааг гэх юм бол шинэ соёлыг авчиж чадах хүмүүс хэрэгтэй болж байгаа. Тэгжээж энэ соёлоосоо гарчиж дэлхийд өрсөлдөх гэдэг байна. Тэрийг бол нөгөө одоо яг одоо нөгөө солонгосын маш их явцын үрд одоо 2000 оноос эхлээд бидний мэдих Samsung юм уу, Hyundai ч юм уу, SK гэдэг компаниуд чинь хинч мэдэгддгүүд нэг телевизэр хийдэг, нэг гар утас хийдэг, за нэг хөрөгч хийж байгаа эвдэрчдэг тий. Зүгээр нэг тийм компаниуд байна. Гэтэл нөгөө маш том өөрчлөлтийг ирж байгааг мэдээд мань нөхдүүд компаниудынхаа соёлыг өөрчлөөд гадаад хүмүүсүүдийг тодорхой хэмжээний бүрдэл үүсгээд тий стратеги гаргадаг хэсэгт оруулдаг ч байд юм уу тий санхүүгийн хэсэгт оруулдаг ч байд юм. Ийм гэх мэтлэн оруулж ирээд дийлэнх нь биш ч гэсэн тодорхой хэмжээний манад шинэ соёлыг авчиж чадах нөхцлүүд байна гэдэг. Гадаадд компани одоо жишээлбэл салбар үүсгэх юм бол тэр салбартаа жишээлбэл толгой хүмүүсүүд нь солонгосууд байсанс нь доороо гадаад хүмүүстэй явдаг ч байт юм. Гэх мэтлэн ингээд нөгөө соёлын ялгааг оруулж ирж байгаа байхгүй. Тэгэнгუთ нэг соёлтой юмд компанид бол айлгуулах гадны хүн орж ирэх юм бол ашигтай. Тэр нь өөрөө шин зүйлийг авчиж байгаа. Гэтэл хоёр дахь нь юу гэх юм бол олон улсын хөгжлийн институт. Олон улсын хөгжлийн институтын төвшөнд ингээ гараад ирэнгუთ олон улсын хөгжлийн институт юм олон улсад бизнес хийдэг харьцангуй ингээд нөгөө олон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн зөвхөн солонгос шиг нэг хөрөнгө оруулагч биш. Бүрдсэн компани болоод ирэх юм бол өөр болоод ирнэ. Тэр үед юу болох юм гэх юм бол энэ нь өөрөө олон талт соёл гэдэг юм гин чухал биш. Мэдээж хүн болгоны одоо үн цэнийг одоо юу гэдэг чи Монгол гэдэг те чи Солонгос гэдэг чи Америк гэдэг тэр үн цэнийг бол үнэлнэ. Гэхдээ олон талт одоо ургалж санаа. Юуг үнэлэх юм бол энэ дээр яг нэг цэвэр ур чадвар. Чи үнэхээр юмаа хийж чаддгүй. Профессионалтай төвч хийж чадах уу? Этиктэй байж чадах уу? Энэ бүх юм чинь яг үндсэн одоо усыг ингээд одоо халаах юм бол яг одоо жишээлбэл яг уур нь унаад цэвэр ус нь ундаг шиг яг тэр олон noise чимээн дундаас ганц үлдэж байгаа юм нь ур чадвар болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол яг Монгол хүний яг одоо ямар одоо зан чанар нь тий нөлөөлөх вэ гэдэг тэгэх юм бол яг Монгол хүн бол жишээлбэл одоо ингээ хараад үзэх юм бол одоо жишээлбэл онцгой нөхцлүүд байгаа шүү дээ бид нар чинь хүртэн орчинд тий өсдөг үлдөө бэлтгэхгүй болвол зундаа бэлтгэхгүй амьд үлдэхгүй байдаг тий тэрний төлөө ингээ амьдэрдэг тэгээд нүүдэлчин соёлтой хоорондоо нэг нэгнээсээ холж байд юм уу тий энэ бүгд чинь бодвол бидний хүсвэсгүй генд ингээ байж байгаа. Тэг одоо шил энтхэн хүмүүсүүдийг хараад үзээ л дээ. Энтхэн хүмүүст хараад үзэх юм бол ямар нэгэн асуудал болох юм бол ерөөсөө тэр асуудал нь зүгээр л асуудал гэдгээр нь л маш их жишээлбэл асуудлыг хүнднэ. Буруу зөв юм. Франц хүн гэх юм бол бас өөр. Франц хүн бол жишээлбэл айгуу тийм унацтай юм их бодож байгаад хэлдэм үү өөрөө айсгүй тэр соёлын тийм юм уу яг юм ингээ унацтай. Илүү дутууг байхгүй гэхдээ манайхд яг асуудал дээр. За Хонконг хүн гэх юм бол Хонконг Сингапурууд гэх юм бол ер нь айгүй ихтгэлтэй. Мань нөхдүүд бол яг ярьж байгаа хэлж байгаа юм бол ер нь баг айгүй ортой жишээл одоо тиймэрхүү төвшөнд ажиллаж байгаа хүмүүсд бол гэх мэтлээ ингээд өөр өөрийн онцлогтой байхгүй. За солонгос хүмүүсийг харах юм бол ихэнхдээ чимээгүй байгаад гэх юм уу тийм. Тэгээ энэ хэлний хэсэг хэлчихэл тэгэл одоо жоохон Аз соёл маяг юм ч үгүй. Гэтэл нөгөө Монгол юу байна вэ гэх юм бол зүгээр асуусан асуултанд хариулахад бол монголчууд болохоор миний яаж байгаагаар бол resilient маш их төвчээртэй. Төвчээртэй гэдэг нь чам дээр ямар ч бөмбөг ирээд унаад ингэсэн ч гэсэн тэрийг одоо ингээд даван гарах чадвартай айгу. Одоо юу гэдэг за нэг дарагчин дуулаад шамыг загинсан ч гэсэн өөрөө чинь загинсан ч гэсэн гаа яхаа тэгэл одоо тэгэл дараа нь тэгэл хийндэ гэж гэх юм уу тий. Илүү даваа гарандаа ч гэх юм уу тий. За би илүү мундаг болчонтой ч гэх юм уу. Ерөөсөө тэр нэг ингэж юмд ингэж дарагдана гэдэг тэр юу харьцангуй баг гэж би зөөр. Хоёрдугаарт нь гэх юм бол ерөөсөө бууж өгөхгүй.
За би өнөөдөр ялгцсан байсан чинь дараагийн удаа би ялантаа чад. Энэ бүгд миний ойлгож байгаа бол нөгөө яг нүүдэлчин соёлын юм байгаад байгаа байхгүй. Гэхдээ яг нөгөө том төвшөндөө ингээ болоод ирэхээр эн чинь аяндаа ингээд нөгөө энэ тэр тодорхой хэмжээний хүсэхэд зөвхөн процессыг тусалж байгаа болохоос биш яг нөгөө дэд юм хүрээд ирэхээр яг чинь нөгөө ур чадвар. Чи үнэхээр санхүүгийнхаа гэрийг сайн хийж чадчихна. Сайн хилцэж чадчихна уу? Юмаа сайн ойлгох шинжилгээ дүн шинжилгээ хийгээд тэрэн дундаас хүмүүсэд хүргэж чадчихна уу? За дээрийнх дээдлийнхаа хүмүүсүүд чи тайлбарлалтаа сайн тайлбарлаж чадчихна уу? Юмаа ингээ бичээд явуулахдаа чи жишээлбэл 10 хуудас юм ингээ бичээд явхад одоо энэ чинь ингээ бид нэр олон улсын байгууллага яадаг вэхээр юм бид нэр амаар ярьдгүү юм бичдэг байхгүй. Яагаад гэх юм бол эн чинь маш миний хийж байгаа төслийг 20-30% хяндаг байхгүй. Тэгээ тэд нар чи өөрсдийнхээ санал оног. Тэгжээж бид нэр энэ нөгөө одоо жишээлбэл олон улсын байгууллагын тэр олон орнуудаас авсан хөрөнгийг зөв хэрэглэдэг гэсэн байна. Тэгэхээр нөгөө бичээд ингээд явуулахад тэр хүмүүсүүдэд одоо жишээлбэл амаар тайлбарч чадахгүй шүү дээ нэг хүн. Ийм бай, тийм бай, ийм байна гэж тайлбарч чадахгүй. Тэгэхээр нөгөө бичээд явуулахад тэр хүмүүст хүрч явах хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө тэр чадварууд нь үнэхээр нөгөө хамгийн чухал болоод ирлээ. Тэгэхээр энэ нь бол яг биднэрт онцлог бол байгаа. Бусд орнууд байдаг шиг. Тэр онцлог бол бас мундаг чадвартай онцлог. Гэхдээ тодорхой хэмжээний төвшөнд хүрэхэд бол тус болно. Яг нөгөө юунд гараад ирэх юм бол нэг төвшөнд гараад ирэх юм бол тэрнээсээ илүү одоо яг нөгөө цэвэр ур чадвар юм. Ур чадвар гэдэг дээр би бас зүгээр холбогдоод асуухад одоо бүтээмжгээ бид нар ярьдаг штеп. Бид нар бол бүтээмжэр тийм сайн улс биш те. Тэгээ ялангуяа ингээд системийн төвшөндөө бол бүр одоо нэлээд яг хувийн төвшөнд ингээд одоо өөрсгч ингээд олон улсад ажиллаад явж байгаа хувийн төвшөнд амжилт гаргаад явж байгаа ч ингээд системээр харахаар ингээд бас бид нар ялгчаад байдаг те. Тэгэхээр та зүгээр ингээд одоо системийн төвшөнд бүтээмж гэдгийг бид нэр юу гэж ойлгуул бас ер нь зүгээрээ те гэдэг дээр та яг юу гэж боддог вэ? Яг хоо ер нь бол наа чин маш хэцүү байхгүй асуулт. Ягаад гэх юм бол систем гэдэг чинь өөрөө энэ бий болох хэрэгтэй. Тэгээ энэ бий болох юм чинь бол яг гэх юм бол юу гэдэг нь зүгээр нэг бичээд ч юм уу те. Одоо энийг нэг зарчим болгоо ч юм уу тавиад бол бий болохгүй. Энэ бол урт хугацааны дунд одоо тодорхой хэмжээний хугацааны ингээ явцын дунд энэ одоо нэг хүүхэд ингээд яг нэг алхаж сураад тий босод сураад тий нэг алхам хийж үзээд гараараа төсч явж байгаа тэгэхээр алхдаг шиг ерөөс яг эн чинь өөрөө маш хугацаатай юм баггүй. Яг одоо бол нөгөө ингээ AI гараад ирээд ингээд мэдээллийн хурд ингээ хүчтэй очиж байгаа учраас тэрийг бол бид нөгөө leapfrog буюу одоо нэг өсрөнгөө заавал ингээ нэг алхмаар нэг хүүхчийг явах хэрэггүй ингээд өсрөх боломжтой. Хоёрдугаарт бол бусад орнуудын алдсан жишээнүүдийг ингээд хараад одоо бий болох боломжтой байгаа хэрэг. Тэгэхээр яг зүгээр хийх боломжтой. Зүгээр энэ дээр болох юм бол энэ системийг засахад бол тодорхой хэмжээний хугацаа энэ хүмүүст мэдрэх хэрэгтэй. Өөрсдөө. Одоо яг нэг ийм асуудал байгаа юм байна. Энэ чинь ингэх юм бол болохгүй юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэхгүй болохоор одоо жишээлбэл эн чинь өөрөө яг ингээд нэг юмар ингээд ингэж хийдэ ингээд ингэчээр болохгүй байгаа. Алдаагаа бол бид нар бол миний бодож байгаагаар бол бүгд мэдж байгаа. Ийм болохгүй байна. Тэр нь болохгүй байна гэдгийг мэдж байгаа. Хамгийн гол энийг нөгөө нэг яг суулгах чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол яам гэж бодож байна. Зүгээр Солонгос бол дэлхийд бол одоо дунд орлоготой орнуудын трап гэж байдаг. Дунд орлоготой орнуудын одоо нэгснээ ингээд хавх. Тэрнээс гарсан Дэлхийн банкны судалгаа байдаг байхгүй. Тэрнээс гарсан 2 орн байдаг. Нэг нь 3 орн байдаг. Ялангуяа 2 орн нь бол нэгдүгээр Солонгос дунд трапас. Тэр нь болохоор $13,000 хүртэл байхгүй. $13,000 гарсан орн нэг нь Солонгос, нөгөөх нь болохоор Сингапур. Энэ 2 орн. Бусад орнуудын хувьд гэх юм бол тэр дунд трап дотроо эдийн засгийн өсөлт нь гараад исэн ч гэсэн тэр трап дотроо 60 жил явцсан. Тэгэхээр энээс гарах гэдэг нь өөрөө айгүй нөгөө хэцүү байхгүй. Тэгээд тэр орнуудаас ингээ хараад үзэх юм бол би Солонгост байсан болохоор яхад Солонгосын хувьд яадаг гэх юм бол юмнуудыг хийж байгаа ажлынх нь 80-90% нь гүйцэтгэлээсээ илүү төлөвлөлт.
А төлөвлөлт гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм бол ерөөсөл маш их судалгаа. Энэ ингэсэн байна, тэр нь ингэсэн байна, энэ оронд ингэх юм байна, ингэх юм байна гэдэг. Ингээд судалгаа гаргаж ирлээ гэхэд тэрийг ингээд маш их анализгээ харьцуулж үзээд яг энэ нь манай стратеги юм байна. А тэрний хамгийн том жишээ гэх юм бол 2000-ад оны үед бол дэлхийн чипний хоёр том компани юу гэх юм бол Intel, Nikon хоёр ирсэн байхгүй. Тий. Япон, Америк хоёр ирсэн. Одоо бид нар Intel гэдэг компаниг мэдээлээ шүү дээ. Одоо iPad дээр, pad-н дээр, компьютер дээр хаваад Intel гэж байж байгаа юм бол баярлал авдаг тий. AMD юм гэж байж байгаа юм бол энэ явдггүй процессортай гэдэг тэгдэг байсан. Тэр хоёр л байсан. Гэтэл яасан гэхээр Солонгос тэр үед нэг судалгаа хийсэн байхгүй. Ямар судалгаа хийсэн гэхээр судлаад үзсэн чинь Intel, Япон хоёр чинь яасан гэхээр тэр үед худалдааны дайн зарласан. Одоо Хятад, Америк хоёр шиг. Тэгээд янгууд одоо Хятад, Америкаас бид нар харахад ямар байна? Энэ хоёр орн бараг харилцаагүй ингээ худалдааны дайн ингээ яваад тэндээсхийн хохирч ийн өгөхөөр өөртөө ингэж үлдээ дээр нь хаж утлын байгаа ингээд ерөөс ингээд эдийн засгийн хувьд ингээд амар тоног үзүүлж байгаас. Яг тийм тохиол болсон байхгүй. Япон, Америк хоёр хувьд. Тэнгуус Солонгос яасан гэхээр дээр нь 50. Яасан гэхээр энэ хоёр одоо худалдааны дайн зарласан юм чинь энэ Intel энэ хоёр бол гэхдээ тэргүй өсөлт нь буураад гэл. Одоо бидний хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна. Нөгөө яг биднэрт хэрэгтэй гар утсанд ордог, телевизэрт ордог, одоо бүх юмд ордог чипэнд л орох хэрэгтэй. Семикондукторын бизнес л орох хэрэгтэй юм байна гэд ороод өнөөдөр Intel, Nikon хоёр байхгүй. Тий. Хэн байгаа гэх юм бол Тайваны 2-3 компани, Солонгосын 2 одоо Samsung, Hynix гэдэг 2 компани. Одоо тэр хоёр чинь зах зээлийнхэн баг ихэнх гүйцэлж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө яг харах юм нь юу гэх юм бол нөгөө маш урт хугацааны ихээсээ илүү сайн судлах. Бараг 80-90% нь бол план төлөвлөгөө. А тэрийг хийгээд тэгээд тэр дараа нь гүйцэлдүүлэх нь бол яг баг зэрэг орон оны ялгаас байгаа. За одоо чинь монголч нөхөн гадаад ингээд олон монгол сайн мэрэгчлүүд ажиллаж байгаа ингээд янз янз өнцгөл явдаг л да. Тэгээд Монголоос айгүй олон явах хүсэлтэй байна. Тэгээд монголчууд айгүй сайн мэрэгчлүүдтэй ингээд алдж байна. Үндэсний төвшөнд ийм одоо шилдэг авиасуудыг татах юм бодлоо алга гэж янз янз шүүмжил явдаг. Тэгэхээр таны хувьд бас яг бас гадаад оронд ажиллаж амьдарч байгаа энэ монгол хүний хувьд бас ер нь бас энэ талаар юу гэж боддог вэ? Ер нь бид нэр үнэхээр тийм брендэр ингээд ноцтой асуудал үүсээр энэ эсвэл зүгээр одоо Монгол зүгээр юм үнэтэй одоо хүний юуцын капитал зүгээр гадаад ажиллаж байгаа бас хэвийн үзэгдлөө гэдэг дээр та юу гэж хэлэх вэ? Тий яг бус орнуудын төвийг ингээл харах хэрэгтэй л дээ. Бус орны төвийг харангуут угаасаа ихэнх нь угаасаа одоо юу гэдэг Сингапур ч гэсэн маш их хүмүүсүүдийг гадагшаа яваад Америк явуулаад тий мундаг одоо нөгөө одоо хүний нөөцийг үүсгээд тэр нь буцаж ирээд ингэсэн. Солонгос гэсэн ялгаагүй. Ер нь бол чинь нөгөө өөрөө угаасаа нөгөө эдийн засгийн явж байгаа том тренд нь баггүй өөрөө угаасаа нөгөө явдаг одоо нэгсний ийм одоо сайкл баггүй. Тэгэхээр одоо бид нар бол яг тэр сайклынхаа миний харж байгаагаар бол одоо яг нөгөө нэг хүмүүсүүдэд тодорхой хэмжээний гаргадаг тийм сайкл дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд нь гараад гэхдээ тэр нь бас яг бүр ингэж манайх бол бүр их явж чадахгүй. Яг яваад байгаа гэхдээ бол бүр хангалттай ш. Гэхдээ одоо нэг би явна гэдэг нь болохоор нөгөө сургуульд явахыг хэлж байгаа шүү дээ. Тэгээд сургуульд яваа боловсрлоо тодорхой хэмжээний 1-2 жилийн туршлага аваа буцааж ирэх. Тэгэхээр яг тэр нөгөө нэг сайкл дээр явж байгаа. Гэхдээ энэ нь бол тодорхой хэмжээнд ингээ хүрээд ирэхээр аяндаа нөгөө нэг тэр хүмүүсүүд маань Монголынхаа нөгөө зах зээлд эдийн засгт буцаад ороод ирнэ гэсэн. Тэгэхээр буцаж орж ирэх юм бол тэр чинь өөрөө яг нөгөө нэг одоо одоо private equity байд юм уу? Одоо дэд бүтцийн салбар байд юм уу? За хөгжлийн институтийн салбар байд юм уу? Эрүүл мэндийн салбар байд юм уу? Биотехнологийн салбар байд юм уу? Гэт IT-ийн салбар байд юм. Ингээд ийм ингээд бүгд тэд нар чинь ингээд аяндаа ороод ирэхээр аяндаа тэр зах зээл тодорхой хэмжээний ингээд нөхцөл байдал нь үүсээд ирэхээр тэр л ороод ирнэ гэсэн. Тэгэхээр зөв миний хувьд харж байгаагаар бол мэдээж болол угаасаа
чи нөгөө хүсэн үсээг угаасаа энэ чинь хүмүүстэй өөрсдийнх нь сонголт тий. Тэгэхээр энийгээр бол явна. Зүгээр яг энэ хүмүүсүүд маань бол өөрсдөө яг одоо юу гэдэг нь тий. Ингээ гадаад ажиллаад байгаад байхын зүгөө, дотооддоо байгаад байхын зүгөө тий. Ингээд Монгол орондоо одоо жишээлбэл их орондоо жишээлбэл хөв нэмрээ оруулахын зүгөө гэдэг ингэх юм бол яг хөө зөв бусд орны жишээнээс харж байхад бол одоо хоёр нөхцөл байгаа байхгүй. Нэг нь бол мэдээж дотооддоо ингээд бүтээгээд явна. Нөгөө хэсэг нь болох юм бол одоо эн чинь өөрөө одоо жишээлбэл ингээд өөрсдийнхөө нэгсний тодорхой хэмжээний нэтворкийн том шүлжээ болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хамгийн нэг том жишээ одоо олон жишээ нь л да одоо мэдээж Энтхэг гэдэг орн чинь жишээлбэл дэлхийд Энтхэг хүний брендийг орог үүсгэж байгаа байхгүй. Энтхэг хүн Монгол тэрэнд нэг жижигхэн сургууль төгссөн байна уу? Тэ тентгийнхаа Indian Institute of Technology-г төгссөн байна уу? Хамаг болцсон. Зүгээр л Энтхэг хүн гэдгээр амар өндөр үнэлэмжтэй болсон байгаа байхгүй. Тэрний тод жишээ нь Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга байна. Google-ийн ерөнхийлөгч байна. Apple-ийн гүйцэтгэх захирал байна. Гэх мэтлээ Adobe байна. Ерөөсө бидний мэддэг бүх том Английн ерөнхий сайд хүртэл байлаа тий. За Камала Харрис гэдэг одоо жишээлбэл Америкийн дэд ерөнхийлөгч хүртэл анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч хүртэл Энтхэг хүн байлаа. Одоогийн Винси байгаа хүний эхнэр нь Энтхэг хүн байх жишээтэй. Ерөөс Энтхэг хүн гэдэг нөгөө брендинг ингээ үүсгэж байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүсүүд энэ брендрийн одоо жишээлбэл нөгөө бид нэрлдэг шүү дээ одоо ингээд гадагшаа ингээд бүх юм алдчихуу гэхээр яг алдж байгаа нь үнэ харамсалтай. Гэхдээ нөгөө талаас ингээ хараад үзэх юм бол эн чинь өөрөө хувьцаа шиг амар өндөр өгөөжтэй юм байгаа байхгүй. Энэ хүмүүс чинь тийшээ очиод өнөөдөр тэнд ингээд байсураа эзэлчихэнгуй чинь одоо Энтхэг хүний нөгөө брэнд value өсөд нэгдүгээрт. Хоёрдугаарт тэднес чинь өөрсдөө ус орлогоо хандсан маш их юм хийдэг. Дээр нь яг технологийн болон одоо тэр бүх салбарынхаа яг хамгийн дээд түвшинд явж байгаа учраас лоббины маш хүчтэй. Тэгэхээр эн чинь өөрөө яг ингээд явж байгаа бас нэг юу болчихж байгаа байхгүй. Одоо юу гэдэг манай Монгол хүн заавал бүгд Монгол ирэх ёстой. Чи бол одоо Монгол хүн байх юм бол жишээлбэл чи Солонгосон байх нь Солонгост л ирэх ёстой гэдэг ойлголт чи өөр амар өрөөсгөл ойлголт байхгүй. Тэгэхээр энэ хамгийн гол энэ чөлөөт боломжийг бий болгоод нэгэсний чинь багц шиг л байхгүй. Монголд байгаа хүмүүстэйгээ Монголд байгаа ажиллах боломжийг бүрдүүлж өгөх компаниуд тий эдийн засгийн орчингийн төслүүдийн одоо юу гэдэг тий тэрийг нь бий болгож өгөх. Зах зээлийн орчин гээ. За мэдээж гадаад явж байгаа хүмүүсүүдийг ч гэсэн дэмжих хэрэгтэй. Эн чинь өөрөө ингэж баланстай явж яг нэг эцэстээ манай оронд одоо давуу тал болно. Тэрний гол асуудал нь юу гэх юм бол дэлхий чи өөрөө одоо даяарчлагдсан. Даяарчлагдсан юм чи энэ жишээл бид нэр хоорондоо өрсөлдөх ч юм уу, хятад ч юм уу ингэж яахгүй шүү дээ ойр оронд. Азийн орнуудаа өрсөлдөж амьдрахгүй. Бид нар чи ерөөсөл дэлхий дээр л яг хаана явж байгаа нь чухал байхгүй. Ямар бүтээгдэхүүн гаргаж гин, ямар одоо бүтээмж гаргаж гин. Одоо Монголын жишээл оюут толгойн зэс манадаа гарахгүй. Манадаа юм уртлаа ингэхээс илүү чинь тэгэл хаа нэгэн газар л явж байгаа юм байхгүй хэрэгцээнээс. Тэгэхээр тэр хүнжинд хүсэн үсэг өрсөлдөж байгаа учраас хүнийхээ нөөцийг ч гэсэн бид нар ингээд нөгөө diversify одоо ингээд одоо салгаж те одоо нэгснээ ингээд энэ салбартаач одоо энэ дээч хөгжүүлээд ингээд явах ёстой гэж би ерөнхийдөө харж байна. Ерөн зүгээр таны хувьд ч гэсэн одоо эцэг нэг өдөр Монголд бас ирж ажиллая гэсэн тийм амьдрий гэсэн бодол ер нь байдгүй. Хэрвээ тийм одоо ямар нөхцөл үүсвэл ирэх ёстой вэ тий? Яг хоо ер нь бол зөв хувийнхаа хувьд бол мэдээж одоо Монгол төрж ассан одоо тий одоо гэр бүл одоо бүгд одоо энд ингээд тий байгаа болохоор мэдээж бол хэзээ нэгэн цагт бол одоо өөрийнхөө хуримтласан туршлагыг тий энд ирээд одоо жишээлбэл өөрийн компани ч үт юм уу тий одоо жишээлбэл ингээд хувийн секторч үт юм уу тий мэдээж бол маш одоо тех ирмэлцэл бол маш өндөр. Түрүүний асуулт нь ямар үед тэр ирэх вэ гэх юм бол яг энэ бол нөгөө нэг харьцангуй нөгөө нэг хүн болгоны нөгөө өөрсдийнх нь онцлогийн асуудал, ур чадварын асуудал одоо юу гэдэг нь тий зүгээр энгийн жишгээр аваад үзэх юм бол за их сургууль төгссөн оюутан жишээлбэл хамгийн боломжтой нөхцөл нь хаана өгөх юм бол Монгол жишээлбэл томхон компанид орох магадлал нь өндөр учраас энд илүү сонголттой учраас жишээл ирдэг ч байд юм уу. Гэтэл нөгөө тэнд болох юм бол
гадаадын орны бүх мундуудтай өрсөлдөж орох дээр нь хэлний асуудал ч байд юм ингээд аваад үзэхээр нөгөө хүний сонголтынхаа талаас бодоод үзэхээс энэ ч нөгөө эдийн засгийн энэ хамаагүй зөв сонголт болчихж байгаа байхгүй. Хэрвээ нөгөө тодорхой хэмжээнд өөрийнхөө имийг үүсгээд яваад ах юм бол тэр чинь өөрөө тэн дээр байх нь илүү өрөөгөөчтэй. Ягаад гэх юм бол зөвхөн өөрт нь ш. Ерөөсөө яг тэр одоо манай байгаа аль орныхын ч бай ер нь үг өрөөгөөчтэй болчихно. Ягаад гэх юм бол тэр чинь өөрөө нөгөө нэг хамгийн одоо хөгжлийн одоо явж байгаа одоо санхүүгийн бүтээгдэхүүн байд юм уу, технологийн байд юм уу, тэр бүх дотор чинь ингээд явна гэдэг чинь өөр айгүй том давуу тал байна. Тэгэхээр нөгөө хүний сонголтын хувьд бол одоо яг энэ зөв тэрэн зөв гэхэд бол хэцүү юм чи хүн болгоны өөрсдийнхөө ур чадвар бүх юмас намаарна. Гэтэл яг ямар юм үүсгэх вэ гэх юм бол хамгийн гол нь яг тэр нөгөө нэг creating market буюу тэр зах зээлийг нь бий болгох нь хамгийн чухал. Одоо манай Монголд бол хамгийн том жишээ бол яг энэ юуны салбар байгаа байхгүй. Уул уурхайн салбар. Уул уурхайн салбар бол хамгийн одоо дэлхийд тэргүүлэх хэмжээний одоо хүмүүсүүд жишээлбэл ороод ажиллаад явхад одоо Америкээс цаашаа оюут толгойд ирээд ингээд ажиллах хөөхд бол тэд нар дуртай ирэх байхгүй. Америк хүмүүсүүд. Ягаад гэх юм бол эн чинь дэлхийд дээр байгаа хамгийн томоохон хэмжээний ордуудын нэг болцсон. Дээр нь гүний уурхайн энтергээ технологи арай дэвшилт юм уу ашигладагч байд юм. Тэр нь өөрөө тэр хүмүүсүүдийг тэр салбар дотор хамгийн лид хийж чадах экспертэд бодох нөхцлүүдийн бүрдүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо уул уурхайн хүн байх юм бол заавал Чили юм уу, Бразил юм уу, Австрали явж заавал ажиллах шаардлагагүй байхгүй. Манад ирэхэд бол тэр нөхцөл нь бүрдсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн Монгол хүн гэдэг юмар хязгаарлаж харахгүйгээр одоо таалант хэрэг төр орчин байна уу те хүн өөрийнхөө потенциалыг нээх мэдлэг туршлагаа нийлүүлэх тийм орчин байна гэдэг нь хамгийн. Магадгүй хөдөө аж ахуй эсвэл эрчим хүч тийм одоо секси салбар бол тэгэл өрөөд ирнэ гэсэн үг те. Нөгөө талаар бас нэг ийм одоо хандлага байдаг юу гэхээр заавал одоо Монголд ирж ажиллаж шахахгүйгээр гадаад байгаа одоо сайн мэрэгчлээ шилдэг мэрэгчлэтнүүдийнхээ залуучуудын мэдлэгийг алсаас ашиглаж болох юм а гэдэг бас нэг тийм гаргалгаа санал болгох хүмүүс байна. Хэрвээ ийм ер нь энэ боломжтой юу? Хэрэг тийм бол яаж те? Тийм мэдээ боломжтой. Одоо хов хүнийхээ уусаад тэрэн шиг одоо хийх шиг сайхан юм байхгүй байхгүй. Боломжтой. Зүгээр хамгийн гол нь тэр системийг нь бүрдүүлэхийн тулд мэдээж бол нөгөө нэг тодорхой хэмжээний бол нэг тэрийг одоо нэг концепцийг гаргах хэрэгтэй. Энэ чинь нөгөө концепц аягүй чухал. Тэгээд тэр концепцийг гаргаж ирээд тавилаа гэхэд эндээс яг ямар төвшин тэрийг авч ажилуулах юм гэдэг чинь бас өөр аягүй чухал байхгүй. Зүгээр одоо юу гэдэг нь саналыг аваад хардагч байт юм уу те. Гэтэл энэ чинь нөгөө бас ус орны бодлого гэж байгаа. Өөрсдийн тавьсан юм. Тэгэхээр тэр үнцэг болгон чинь нөгөө өөрийн одоо жавхлан тэгдэг хүний одоо жишээд явж ирсэн одоо хуримтлуулсан туршлага чинь харсан юм чинь бол одоо Германд байсан залуугийнхаас жишээл өөр байх жишээ таахгүй. Тэгэхээр тэрийг бол нөгөө яаж тэрийг буулгах уу гэдэг чинь өөрөө аюу хэцүү асуудал байхгүй. Яг одоо яг нөгөө бидний явах гэж байгаа зам дээр яг яаж буулгах вэ? Зүгээр нэг юу гэдэг наадхыг ингэж хийдэм аа гэхээр одоо дэрийг хүлээгээд авчихад хэцүү шүү дээ одоо жишээл. Тэгэхээр тэрийг нөгөө буулгах тэр процесс нь өөрөө аюу чухал болохоор тэрэн дээр нэлээд анхаар хамгийн гол нь анхаарах нь чухал. Түүнээс биш энэ нь ашигтай энэ ийм байх ёстой юу, байхгүй байх ёстой гэх нь байх ёстой. Байх хэрэгтэй. Гэтэл яг нөгөө эн чинь өөрөө тэр нөгөө нэг экосистем одоо эко яг тэр органик тэр процесс маань бий болоогүй байх юм бол тэр нөгөө хичнээн тэрийг ингээд нэг уулзаал одоо сайхан ярьчаал ингээд ингэх юм бол энэ уус нэг үр дүн буухгүй. Би л нэг хэлж байгаа нь үр дүнтэй талаас нь ярьж байгаа. Мэдээж одоо зүгээр яг энэ юм уулздагч байд юм уу те одоо юу гэдэг олон уран санааг сонсдогч байд юм тийм бол одоо жишээлбэл манад бас болоод ах шил да Economic Forum ч гэдэг юм уу те гадаад ирсэн зарлалтын уулзч гэдэг юм уу те тийм бол мэдээж ингээд маш олон хэмжээр очих. Яг нөгөө том хэмжээндээ бол тэрийг бол тэр процесс талаас нь хамгийн гол нь суулгаж өгөх нь илүү чухал баг. Зөв би яг зүгээр солонгос бол яг энийг бол яаж хийснийг мэдэхгүй байна. Ер нь зүгээр яадаг гэх юм бол аль болох тиймэрхүү өмнөдийг нөгөө нэг орон тооны бус одоо юурч гэдэг юм уу те одоо компаниуч байд юм уу тиймэрхүү байдлаар бол авч ингэж нөгөө яаж яахыг бол маш их харж ирсэн. Би ч гэсэн өөрөө нөгөө компанид байхдаа жишээлбэл тим зөвлөх хүмүүсүүдийг
зөвхөн компани төвшөнд биш гэсэн одоо төслийн төвшөнд авдаг гэдэг юм уу тий. Тэр хүний ажлын төвшөнд нөлөөлөхгүйгээр боломжийн юунд нь одоо нууцлынхаа утгаар ажилтгч байд юм. Тиймэрхүү хүмүүс бол маш их харж ирсэн. Магадгүй тийм байдлаар бас хэрэгжүүлж болох байх. Жишээлбэл одоо компаниудын төвшинч байд юм уу, төрийн тодорхой хэмжээний агентлагч байд юм уу, тий, яамны одоо гүйцэтгэлийн төвшинч байд юм уу, тий. Яаж болох вэ? Тэгэхээр тийм талаасаа ингээд яг процессын төвшөнд яг яаж буулгах уу гэдэг дээр хамгийн гол нь сайн л анхаарч чадах юм бол мэдээж тэр бол амар давуу талтай. Маш давуу талтай. За тэгээ подкастын маань цагаас нэлээд явж байгаа сүүлийн нэг цөөхөн асуултыг асууя. Одоо ингээд бас гадаад ажиллаж байгаа хүмүүс одоо ингээд хиймэл оюун гэдэг технологид гараад ирлээ. Ерөнхийдөө ингээд хөдөлмөрийн зах зээл хүмүүсийн ур чадварын ойлголт ч гэсэн нэлээд ингээд маш том өөрчлөлт явж байна те. Зарим одоо ур чадварын нэг юм хэрэгцээ нэлээд багасаад ирлээ. Тэгээ одоо яг сургууль сурж байгаа дөнгөж хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа залуучууд та бас юу зөвлөх вэ? Тэр нэг аль тал руугаа ер нь бид нар өөрсдөө хөгжүүлбэл бас нэг арайд нэг боломжийн ур чадвартай бай. Одоо өөрсдөх чадвартай байх боломжтой гэдэг те. Зөвхөн мэрэгжил биш үү? Мэдээж яг тодорхой мэрэгжлэр ингээд явж болно те. Гэхдээ бас мэрэгжлээс гадна бас янз янз юм хэрэг болох гэдэг шүү дээ. Тэг. Энэ нь бол яг одоо бол бид нар чинь маш их өндөр өрсөлдөөнтэй юунд амьдарч байгаа. Зах зээлд, эдийн засагт. Тэгээ дээр нь маш эдийн засгийн мөчлөг бол маш ойртсон. Өмнө нь жишээлбэл юу гэдэг гар утас одоо гарч ирлээ гэхэд гар утас бол жишээлбэл ихтэй гар утастай гарч ирлээ гэхэд 10 жил болж халагддаг ч байт юм уу те. Бидний мэддэг Motorola байсан аналог байхад жишээлбэл 20 жил болдог ч байт юм уу. Тэрнээс их болдог. Энд чинь өөрөө багасаад байгаа байхгүй. Өнөөдөр би жишээлбэл 3 жилийн өмнө зөвхөн ChatGPT энэ төр гарч ирээл ингээ гарч ирж явах үртэй харьцуулахад миний бүтээн жол бараг ойролцоогоор би AI-аар бол 10 хүний ажлыг хийлэгчиж байгаа байхгүй. Зүгээр. Яг тэгвэл 200 хуудастай би унших шаардлагагүй. Жишээлбэл презентацийн тэрэн дээр хийх шаардлагагүй, тий? Санхүүгийн тооцооллыг ингээд яах шаардлагагүй. Ямар нэгэн хүнлөө би уцтаж техникийн юмыг асуух шаардлагагүй. Ерөөсөө бүх юм тэр дотор байгаа байхгүй. Энэ чинь өөрөө яаж байгаа empowering болчихж байгаа. Empowering. Өөрөөр надад ингээд хүч өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид хаашаа өгчих хэвтэй. Тэгэхээр ерөөсөө л энийг хамгийн гол нь мэдээж ашиглаж сурах хэрэгтэй. Хоёрдугаар гол асуудал нь юу вэ нөхөр? Одоо нэг гарч иж байгаа оюутнуудын хувьд бас хэцүү болчихж байгаа байхгүй. Яг оюутнуудын хувьд. Жуниор төвчнэрийн хүмүүсүүд. Тэгэхээр жуниор төвчнэрийн хүмүүсүүд юун дээр анхаарах хэрэгтэй гэх юм бол яг энэ хэрэгжилтэн дээр анхаарах хэрэгтэй. Түүнээс биш зүгээр нэг одоо юу гэдэг онол сурдагч байд юм уу те? Онол сурдагч байд юм уу? Зөв нэг ном уншаад ойлгодогч байд юм уу? Тэр төвшөнд биш. Аль болох энэ юмыг яг Google одоо яг юу хийж байгааг тэмэрдэх хэрэгтэй байхгүй. Google-ийн инженерүүд юу хийж? Мэдээж Google-ийн инженерүүд AI-ыг ашиглаад нэг юм хийж байгаа шүү дээ. Тэрийг хийх чадрыг ойлгох нь чухал. Олон улсын санхүүгийн институт байгаа хүмүүсүүд бид нар шиг хүмүүсүүд юу хийж? Яг тэр ур чадварыг л бий болгох нь чухал. Түүнээс биш өмнө зүгээр одоо энэ бидний энгийн мэддэг сургалтын системийн одоо юу гэдэг нэг онлайн мэддэг тэрийг сурагч гэсэн хэрэгжилтэн дээр илүү анхаарах нь хамгийн чухал болж байна. Тэгэхгүй болохоор одоо ингээд нөгөө гарч ирэн 30 өнөөдөр надад тэр презентацийн бэлжилдэг ч юм уу тий ингэдэг хүмүүсд хэрэггүй байхгүй яг үнд. Өмнө нь бол хэрэгтэй байсан. Яг тийм маш их цаг авдаг гэсэн чинь. Тэгэхээр одоо яг тэр чиглэл рүүгээ болвол аль болох хэрэгжилт тал руугаа яг юу болж байна гэдэг. Тэгээ тэрийг ойлгохын тулд хамгийн гол нь маш их нэтворкинг хийх хэрэгтэй. Одоо юу гэдэг Google-д ажиллаж байгаа хүнтэй уулздаг ч байт юм уу тий Samsung-д ажиллаж байгаа хүнтэй ч. Ер нь мэдээлэл бол маш ойрхон байх хэрэгтэй. Тэр чинь өөрөө үнцэн болсон. Одоо зүгээр нэг юм уншихаас илүү. Юм одоо яахаас илүү. Тэгэхээр тэр үнцнийг хамгийн гол нь бий болгоод тэрийг сайн ойлгох хэрэгтэй. За мэдээж бол одоо жишээлбэл миний хувьд жишээл яахын тулд бол маш их одоо нэг жоохон өөр одоо бид нар чинь нэг юу тийм хөнгөн тийм одоо юу гэдэг юм сурна гэдэг чинь ингээд шал өөр ойлголт болчиход байгаа байхгүй. Ингээд өнгөцгөн хараад яг нөгөө нэг яахын тулд бол угаасаа хүн бол өөрөө бас нэг хөтлийн ойлголт нь бол яг өөрөө цаг гаргаж л яг тэрийг одоо өглөө 4 цагт босоод яг тэрийг яг ингээд одоо эмч хүн болох амар хэцүү байдаг байхгүй. Ягаад гэх юм бол ялангуяа нөгөө одоо өндөр хөгжилтэй орнууд эмч гэдэг чинь манайх ч юм. Эмч гэдэг чинь өөрөө бүх хүний амьтаа харьцаж байгаа учраас.
тэрнтэй ижилхэн яг эмч хүн яадаг шиг бүр ингээд юм ингээд бүр утгаар нь яах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр гэдэг чинь өөрөө одоогийн нөгөө нэг маш өндөр хөгжсөн хэрэгжилтийн түвшинд ингээд очсон, аппликейшн түвшинд очсон юмыг ойлгохын тулд тэр чинь өөрөө маш их хөгжлийг даваад ирсэн байхгүй. AI гэдэг чинь өөрөө ингээд маш их хөгжлийг даваад тэнд хүрсэн учраас тэрийг ингээд ойлгохын тулд цаг хугацаа хэрэгтэй байхгүй. Зүгээр түүнээс нэг өдөр шууд тэнд ингээд очих боломжгүй. Тэгэхээр тэрэнд бол яах вэ юм бол нөгөө талаасаа бол цагаа маш их үрхэх. Тэгэхгүй болохоор одоо нөгөө залуучуудын дууд бас нэг яагаад байна. За олон улсын байгууллагад орсон нэг мундаг хүн байна ч гэдэг юм уу те. Том IT-ийн том дэлхийн том компанид орсон мундаг хүн байна гэдэг ерөнхий нэг ойлголтоор нь яваад байдаг. Тэр хүн юу хийхин тулд юу хийсэн байна гэдгийг процессыг ойлгох хэрэгтэй. Яг хитэн цагт тосоод. Яг юуг хийгээд те. Яг юуг уншсан. Яг та яг номыг аваад яг алийг уншсан ч гэдэг юм уу те. Яг тэрнтэй ижлэх одоо бүх тэр процессыг ойлгох нь хаймж хэрэгж. Өөрөөр хэлбэл ерөнхий мэдлэгийг одоо уншиж ингээд нэг цаг үрхийн оронд яг одоо амьдрал дээр нийгэмд ингээд халуун байгаа тэр амьд мэдлэг рүү илүү ойр байх хэрэгтэй гэдэг юм санаа яваад шүү дээ. За баярлалаа. За ингээд подкаста энэ түрээд өндөрлөе гэж бодож байна. Зарим нэг асуултууд байсан ч гэсэн бас бидээс цаг хугацаатай учраас энэ үрээд өндөрлөх хэрэгтэй гэж бодож байна. За ингээд манай зочноор Дэлхийн банк группийн олон улсын санхүү корпорацийн хөрөнгө оруулалт төр хувьчлийн түншлэл хариуцсан хөрөнгө оруулалтын менежер Жавхлант оролцлоо. Ингээд таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За ингээд бизнес подкастын сонсогчд маань манай подкастын YouTube channel-ыг дагаарай, лайк, share, комментээр биднийг дэмжихийг хүсэж байна. Баярлалаа.